зүгээр эдгээр юм ярьдаг л болгож байгаа. Аа баярлаа. Миний хоолой гүнж биш ч гэсэн би дотроо ямар бяцхан гүнж байгааг та нар миний нэгтгэлийн видеоноос харж болно. Ингээд надтай хамт миний бичлэгтэй хамт байгаарай. Баярлалаа. 나는 어떠지 됐어? 비바가 진진했대. 비 심지어 갔어 심고 갔어. 아이고. Таны энэ юу ч нөгөө нэг гэж ярьдаг. Мөн үү? Юм л айгу биччихтэй шүү. А тийм үү. Аа тийм. Махнаас нь зүгөө батал. Боже мой. Баярлалаа. Юу гайхалтай. Чөлх мэн. Миний нэг авдаг газар байдаг байхгүй юу? Тэр газар ингээд жоо халнаатай ярьдээ. А тийм. Энд ч халуун байна үү те? Байна. Би бол халнаагүй авна гэж хэлсэн. Халуун гэдэг бүр амар юм шүү. Энийг зүгээр эдгээр юм ярьдаг л болгож байгаа. Аа Баярлалаа. Сайн байна. Энийг үнжин яаж удаа. Гэтэ би нэг өөрөө үдээс суухыг үсэхгүй сайн хандаа. Хандаа. Хаяанда гэнэ та. Үзчихтэй. Аа. Нэ. Тань хөрхөн шүү. Нэ. Би нөгөө Америк багтаа галбижим суулдаг байхгүй. Яг чим нэг газар аясаг яг нэг галбижим идэх солонгос хэлний газар болоод тэгэл тэндээс нэг ганц хоёр л идчихэж штий. Тэгээ Монгол ирэлээ яг галбижим идэх мэл. Тэгэл хүмүүс таамаа Монгол хоолноор ингэ хүмүүс ямар яг тамаа ядуудгүй солонгос өгч өөрөө. Би тэг галбижим идчих нөгөө одоо л идчих. Өдөм. Монгол галбижим амар гад. Хамгийн би Монгол солонгос хоолноор надад. Энэ ч жоохон хатуу байна. Мэд авдаг гэсэн газар штий. Амар зүрх. Тийм. Амд дараш сар хаалттай сахгүй. Тийм. Би ч өөрөж хэлдэг тийм. Тэтгэж хараа. Энэ мэтад. Тийм. Юу бодож биш нэг хоёр Юу нэг хөрөлтийн хоол гадуур чинь намайг яриа хатдаг шүү. Гомш тэгээ газар зэрэг таадан тэр нөгөө Тийм эмээс намайсаач масаач. Наа панжаад нэр гэдэг юм уу тэр тачин хийдэг шүү. Өөрөөр таны дараа ирэхэд бас дахиад захиж тий. Тэгээд Дараа ирэхэд юу хийх вэ биш үү идэхгүй ярьсан. би яа. Нэ. Яа гоомшаа. Чи тэр гоомсоо газар саж тэгээд дараа. Тэр ингээд давхар шүлэн хийдэг байхгүй. Бүрөө. Түлх хамууч. Тэгээд бүх газрыг тийм гэж бодсон. Тоон тэнста. Тийм ээ. Тэг жоохон тагтай. Тэгээд тийм байна тавшиж жоохон. Зүгээр ч хоёлоо гоё. Юу мэрэн гайдгүй. Тэгээ. Юу яах вэ? Чи нөгөө асуу
Өнөөдөр надрын автобусанд явж байгаад яваасаа асуулт ясах. Хой тэрэн зэрэг суух нэрээ. Эсвэл би ингэж бодсохгүй. Хоёрын доор ингээд хараасан комментүүд бичдэг штэ. Тийм хүмүүсийн талаар ярих гэж бодсон. Нэрээ. Таныг одоо хамгийн амар нь юу гэж хэлж байв? Сэтгэлд ч ортолно. Манай үдч таач амар хөөрхөн штэ. Дандаа нэг махтдаг. Тийм. Манай Баяна гангаалтай байсан блогер штэ. Тэрэн дээр л нэг залуу гүнж биш гонж л штэгцээс. Наач баг магтаал шиг лээ. Тэрнээс нааг гэж амар харааж удчих. Чинийх тэр бол яажлаа? Бүдүнгс. Тэг бүдүгстэй. Намаа бүдүүн нэр мандтай амар хэлдэг ш. Ам тийм хөө. Манай гэрээ бүр амар заван амьдард юм гэж бичсэн байсан. Тийм. Хүн өөр хөнгөчдөрийн цаан байна цэвэрх юм байна хамшин Тэг таа. бэрээ зүрдээ төгчөөх үү. Өмнө би амар хараалгадаг гэсэхгүй юу? Тэгж яхад нэг юм боддгүйсэн. Ашиг за. Одоо нөгөө төрснөөс хойш бүр амар имзэг. Тийм шүү дээ. Дандаа хэрэлдмэр битүү хуц чи юм хэлмээс солиор малаар хуц чи цэвэрлээд ирээ цэвэрлээд өгч. Тийм шүү дээ угаасаа. Тэгээ би сэтгэл санаанд юу гээд харснаа шууд устгачтай байхгүй. Тэгээ зарим нэг үнийг харагдахгүй. Байн хуцаараад ээж юм болохгүй л дээ. Тэгээ зарим нь харагдахгүй болохоор тэднийгээ уншиж чаддаг. Тэгээ хүмүүс хөрхийн миний үзэгчд бас амар хөрхэн заяа. Харин тэр чамаа амар хөөрхөн хүмүүс юм байна. Юу мэдээд их дуурайх юм. Хоёул нэг бас бичлэгсэн чи хоёулын бас ба хараад байсан. Юун дээр лээ? Өндөр нөгөө нэг хапаатаг бичсэн зүүмээр яриад. Тийм шүү дээ нэрээ. Тэгтээ штэ. Хүн бүдүүн байх нь штэ. Хүнийх нь сонголт штэ. Би бүдүүн байхыг хүсэл бүдүүн болж штэ. Үнэ. Гэхдээ бас сонголтгүй бүдүүн ч юм уу зөндөө байгаа л та. Тэгээ хүний ер нь гадаад үзмжээр ингэж дүгнэж хүнтэй харьцсан гэдэг бол одоогийн нийгэмд бол бас арай Жого ядцсан тайлхтэй. Яг үндэ бид хоёрын нэртэй демолхас муулах юм ганцхан бүдүүн гэдгээс өөр юуч байхгүй болохоор атаачнаа л гэж. Түг бай түг биш нэ. Юу нь болж штэ. Тийм биш тий. Өөр ярих юм байхгүй, өөр муулах юм байхгүй байхгүй. Тэг хүмүүсийн нүд нь хоёлаа тэр нь амар жаргалтай л харагдаж байгаа. Уусаа жаргалтай л байгаа л та. Тэг жаргалтай хүмүүсийг ч хүн харж чаддаг юм бэл. Ямар сони. Бид тэр нөгөө гэрийн тал дээр амар сони. Тэгээд ингээд ээж мэж гэхэд анемэнэ гэхэд идэл хийж явах та. Тэгэл гэрээ хараал заяа. Манай энэ амар ээж ирсгэд яаж чад манай өөрөө бүр дэлбэрсэн байсан заяа. Тэгээ яана одоо энийг хараад ямар нэг юм хэлчгүүд гэж бодоол заяа. Тэгээ би бодсон. Юу нь яах вэ гэдэг. Тэр шүү дээ. Нэл хөөхтэй айл. Гэхдээ тийм Өөр яах вэ гэдэг. чи одоо зүгээр ямар ч хийх ажиллах уу? Баач бас. Тийм. Бид рухаа суулгаа хоол идэл хоолцоход илүү солонгосын SNS донцсон хүмүүс гэдэг тэд нар огш тэднийг бол яг бас тэдний ч яг үндэ ойлгох бас болох байхгүй. Хүний л дуу шүү дээ. Тэгэл би тэр амар ингээд анхаардаг болол заяа. Яана гэж бодож матал. Тэгээд юу бодсон чинь би өнөөдөр ингээд таныг ирлээгээд босоод аяг тавгаагаж магаад гэр орон цэвэрсэхгүй өчтөө би аяг угаана гэж яваагүй явцсан өчтөө яраад тэгээ заа ядч нэг аяга угаая да. Тэгтээ том өрөөгөө янзлахгүй юу. Тэгээд тэгсэн чинь би орж ирээл тэгэл нэг амар муухай болсон та дахиад. Тэгэл би за ер нь л байга цэвэрхэн байх юм ба та байна да. Өвтөлтэй. Одоо би жишээл ганцаараа амьддаг. Манай өрөөд тэгэл 7 ногт би бол нэрэл цэвэрлээг үндэ. Тэнгүүд ингээд дэлбэрчдэг шүү. Яасан. Тэгэл үгүй би тэгтээ нэг хэсэг амар гомддог байсан. Энэ нөгөө нэг дөнгөж блог хийж эхэлж байгаа та. Солонгос дөнгөж ирээд.
Тэгэл амар бүдүүн мүдэн гээл тэгэл чигцэн гахаа махаа гэлцээ. Түүнийг заавал тэгж дормжлж яаж яах гэж санаа намард юм бахтай эсвэл Тийм юм шүү. Тэгээ чигцэн гахаа гэдэг чинь би ч хүн байгаа зү. харин тийм. Хэд таргалалттай юм аа ч юм уу те. Арьс чинь язарсан уу? Өдөр гэж асууж байгаа шүү. Тэгж асуу. Урлаан сайн хүн баг чинь. Асуух ч юм хин. Тэгвэл би яачаад өөрөө хүнс нөгөө юм асуудгүй төрөл юм л дээ. Үний ард яг юу болж байгааг хинч мэдэхгүй. Тэгвэл тийм. Тэгэл одоо бид өөр ингэ нээж байгаа юу юм бэ? мэдхгүй дог шиг юм биш шүү дээ. Хөөе ойдсон юм уу? Пицца. Яагаад энэ шүүсэн бол? Мэдхгүй. Доосон бүгд гурил хийцэх юм. Харин нэг би дог юм болов гэж бодсон чинь гурил шиг юм байна. Өө энэ мах гэж утсан чинь төмсөөс юм за тэгээ явна. Sorry. Таны ирэнэс илүү энэ заваа юм. Амд амтгсан маань. Нөө Хүний хувийн орон зай талдахыг юм зүтгүү. Тэдэгтэй холбоотой би бол аюул чухал юм хэрэгжсэн ч байна. Өө яа. Яна. Бид тэ өмнөөс хүнтэй ингэж харьцдаг байсан. Өөрөө. Юу залгаас тэрийнхээ өмнө ч юм уу тийм мэдхгүй ингээл гаднах үзмжээр нь. Би өстэй хийж тэгчихэж. Би уусаа тийм юмыг мөр дургу багасаа. Хүн ингээд Өөрөөс бандгар өснө ч л. өөр дээр нь ирэх тусам ингээд би тэгчихсэн бол яана, би тэгсэн бол яана, хүмүүс намайг надад гомдож явдаг бол яана. Ингээд зарим нэг санаж байгаа юмнууд байгаа штэ. Тэр мэрийгаа ингээд бодвол тэр хүүхдэд яах гэж тэгж хэлвэ ч юм те. 10 жилийнхаа ангийн хүүхдэд муухай хандчихсан байна да. Одоо бодохоор нэг амар тэнийг юм байгаа. Чи тэнийг өсөн гэж юу? Тэжтэй. Цаг хугацаа өнгөрөөд тэгээ юу яах юм да? Хөөрчлөгдөх юм да? Үгүй ээ. Ямар азар тийм хүн чигээр үлдчихэв юм гэж хаяа бодож штэ. Цаг хугацаа явах хэрэг хүн өсөж хөгжиж дэвшиж байгаа. Тэгээ би л агуулд муухай хэцдэг юм. Намайг хүмүүс юм мэдэх хаа. Тэр Таны уусаа занчин тийм ч. Би бол муу би сургуунд амир дургүй. Сэнэ. Мэдгүй ягаад ч юм дургуунд бүр амир л дургүй. Гэтэ дургүй байлаа гэд би тэр хүний доор гахаа мэлж өчгүй л дээ. Тийм шүү дээ. Зүгээр дотроо дургаа. Би гэсэн чинь амар хүнтэй муугаар хэцдэг гэнэ тийм комент чдэг. Таадахтай штэ. Найзыг ямар хүнийг сайн найз гэж хэлэх вэ? Яаж ч үгээд хүсэхгүй. Харин байлгүй юм шиг байна. Тэр нь шаахгүй яг тэгээд яаж ч яг өгөр тодорхойлохдохгүй тэгээд цаг хугацааны эрхлэл мэддэг юм да. Харин тийм бил. Хизэж салахгүй юм шиг найзууд тэгээд амьдрал юу ам гарч үлдэх шүү дээ. Тэмдэг адилхан. Ахлаа найз гэдэг юм шүү дээ. Vibe нэлээд ингэ хүмүүс байгаа шүү дээ. Амар гоё болж яддаг. Ингл бусад амьдралын харах өнцөг дээр ч юм уу те. Нийлдэггүй. Тэгэхээр ингээд амар хэцүү. Гэтэ найз биш гэж хэлж чадахгүй. Би өөртөө vibe нэлдэг бүхний найз гэж боддог байсан шүү. Яг сая төлсөө орсон юм. Биш юм. Vibe нэлдэг хүн найз гэж хоёр тустай юм бэл. Тэгээ. Тэрийг амар гарсан. Нэг копи шүү дээ. Найз гоя
За яг найз гэдэг үг тодорхойл гэвэл гойсон сайн найз байвал ямар хүнийг тодорхойлно гэвэл яг аяа хэцүү үед тархиж ямаагүй тийм хүнэлнэ. Хараахан хэцүү ирээгүй бол одоохондоо тэгээд Одоо байчихгүй гэж. одоохондоо найзууд Жандаа найз. Гоо хэцүү үед чинь маш олон төрлөөр байгаа шүү дээ. Тэр чинь заавал амар тартагтай тултал нь байх та биш. Тийм сэтгэл гаргаж чаддаг юм басгаа шүү дээ. Жижиг юм дээ. шүү. Тэгвэл хамгийн ямар үед та би ямар гоо найзуудтай юм бэ гэж мэдэрсэн бэ? Би ч тийм ямар гол найзууд тийм бэ гэж мэдэрдэг үе амар олон байсан заяа. Гэтэ бүр зүгээр би аюу гой хүмүүстэй найзлт юм байна гэж боддоо шүү дээ. Тэгээ ингээд яг өөрөө сайн хүн байж сайн хүмүүст уучрна да гэдэг. Тэгээ ялангуяа сая би яг 24-өөс 25 онд амар мэдэрсэн. Яг тэр нөгөө яг нэг хэцүү үеүүдтэй тий. Тэгээд хүний нутагт. Өчнөө 10 жил хэдэн сар юу тий. Хэдэн жил найзсан найзаас илүү хэдхэн сар найзуулж байгаа найзууд хүртэл бүр ингээд насан туршийн минь насан турштай найзлмаар санагт одоо найзлахын сан гэж бодогдтол одоо найзлж байгаа хүмүүс байна. Тэгвэл бол одоо магадгүй мэдхгүй би Америк явахгүй бол эсвэл маа найзланд ирэхгүй бол уулзахгүй тийм хүмүүс маа найзуудад зөндөө ш Америкт. Тэгтэл би бол насаараа найзландаа л гэж боддог. Яг Америкт тахтай ялангуяа би яг найз гэдэг үгний үнцнийг амар мэдэрсэн. Тийм. Манай Монголд байгаа найзууд тий. Дэлхийн байгаа найзууд надад яаж амар сэтгэл гаргаж тусалдаг вэ? Тэгээд Монголд байгаа найзууд яаж нөгөө саппорт тэр мөрийг бол тэр үед л би амар баярлажсэн. Бараг би уудаг юм шиг. Харин тий. Хөлөж өмөр. Манайсан мөнөрч зөнөрсөн ч. Чиний үед тэгвэл юм тийш дээ. Найз мэдсээр ярихгүй заа. Би зүгээр би ямар амар хайрлагж амьдарч ирсэн бэ гэдгийг мэдэрсэн шүү дээ. Тэр үсэн байна. Ингээд эргэн тойрны найзууд, гэрийнхэн тэгэл ингээд хүмүүс ингээд амар сандж ялангуяа ингээд ээж нарсаа. Нэг ганц би найзууд мэддэг биш ингээд ээж нарсаа. Ээж болсон найзууд те хажууд нөгөө нэг жирэмсэн хүн байж үзчихсэн найзууд ингээд яаж ийнэ чи юу болж юм гэл. Тэр чи яасан гэл. Тэгэл би ингээл биш нөө том болцсон хүн байсан штэ. Штэ Монголд очсон чи манай гэрийнх ингээд гарч орохоор араас залахгүй штэ. Өөрөө мэдээд орж ин том болцсон юм чи ингээд тэгээд тэгсэн чи жирэмсэн болсон дараа миний охин хаана явж ийн, анин дөө хаана явж ийн. Тхи оройтой анин очиод авах уу? ямар хөрхи гэлзээ. Шүн минь найзын дохонж мэдсэхгүй. Тэгсэн юм. Анароо актив бахарн залгаад юу хийж ийн гэсэн чи зүгээр очиод авах уу гэл. ямар хөрхи Амар хөрхөн тэгэл төрсний дараа мараа ингээл амар гоё юм бэл. тийм ээ.